Таксины жолооч бол өнгөрсөн зуунд хийгдэж байсан гайхалтай кинонуудын нэг билээ. Энэ кино зүгээр ч нэг төгс бүтээл биш. Кино маш гүн гүнзгий утгатай мессежүүдийг бидэнд хэлж байдаг. Учир нь таксины жолооч кино орчин үед ганцаардл гэдэг ямар аимшигт өвчин болохыг харуулдаг. Нийгмээс төвших эмгийг кино кадрт бас гэрэл сүудэр гэрэлтүүлэг энэ бүхэн үзэгчдийг Travis-ийн өнцгөөс бүхнийг харуулахыг хүссэн юм. Түүний нүдээр бол хар саарал бүүдгэр Нью-Йорк хотын годамж. Энэ бүхэн тэрнийг яагаад нийгэмшээгүйг харуулдаг. Киног зөвхөн нэгдлийн өнцгөөс харах боломжгүй билээ. Ингэсэн ч ганцаардлыг харуулж болох тод жишээ. Эр хүний төрлөх чанар яагаад орчин үеийн нийгэмтэй хэрхэн зохицгүй байгаа нь төгс илэрхийлэл юм. Эр хүн амьдралынхаа зорилго утга учир олж чадахгүй байгаа юм. Энэ бол бидний ярилцах сэдэв. Киноны эхний хэсэгт үзэгчдийг шууд уур амьсгал руу татан оруулдаг. Кино хүчтэй саундтрек дуугаар эхэлж яг л зүүдэлж байгаа юм шиг. Travis өөрийнхөө машинтайгаа манан дундуур гардаг. Машины цонхоор бүрлдсэн харагдах хотын гэрэлтүүлгүүд. Тэгээд кино эхлэхдээ Travis таксины жолооч болохоор бүртгүүлж байдаг. Ажил олгогч тэнийг асуултууд түн тавина. Яагаад шөнийн цагаар ажиллахыг хүсдэг тухай. Харин Travis шөнө унтаж чадахгүй болохоор хотоор тэнүүжлэхийг хүсдэг тухайгаа хэлдэг. Ажил олгогч яагаад зүгээр насанд хүрэгчдийн кино театрт ажиллаж болохгүй юм яочлон. Тэр өөр нь яагаад бусдтай адилхан өөрийнхөө эрүүл ухааныг зүгээр хинт ч хэрэггүй entertainment-аар мансууруулна гэж орчин үеийн депресстэй Нью-Йорк хотын шөнийг илэрхийлэн харуулдаг. Ажлын ярилцлагч амжилтгүй болсон юм шиг ихэндээ санагдана. Гэтэл Travis өөрийгөө тэнгисийн цэрэгт алба хайж байсан тухайгаа дурдж эхлэхэд түүний босс нь ч гэсэн өөрийгөө цэрэгт алба хайж байсан тухайгаа ярина. Ингээд Travis-ийг маргааш ирээд ажилдаа орохыг санал болголоо. Энэ хүсцэн нь мэдээж чухал юм. Учир нь Travis-ийн яг хэн бэ гэдгийг илүү тодорхойлж байгаа юм. Тэрээр ганц бие боловсрал муутай энгийн гэр бүлээс гарсан эр хүн. Эх орныхоо төлөө амьдралаа зориулсан цэрэг эр. Дайнд хүмүүжиж хатуужсан хатуу самар. Гэвч түүний зориулсан эх орон нийгэм нь түүнийг багтааж шингээх орон зай байсангүй. Нийгмээс тусгаарлагдсанаас болж нойргуудл, параноя, мөн сэтгэл зүй асуудлуудтай болсон. Дараагийн зураглал түүний хөлсний оромж руу чиглүүлнэ. Нью-Йорк хотын бохир заваан түрээсийн байрнуудын нэг. Энд тэрээр өдрийн тэмдэглэлдээ таксины жолооч болж урт удаан цагаар шөнөөр ажиллахаар болсноо бичиж үлдээдэг. Travis-ийн өнцгөр энд Нью-Йорк хотын шөнийн амьдралыг харуулна. Бохир заваан нийгмийн шаар шавхруу болсон хүмүүсийн нэгдэл хэмээн түүний дотроо ярих харилцан ярианууд нь өрнөдөг. Бороо орж эдгээр хүмүүсийг бозар булаа зүйлсээс нугаад цэвэрлээсэ гэж тэрээр хэлнэ. Түүний үйлчлүүлэгчтэй үзүүлж буй дэмжлэг нь илэрхий байсан. Эдгээр бүх заваа амьтад шөнөөр гарч ирнэ. Морь нохоо, шалиг завхаа, Queen гудамжны шөнийн давинсууд, хар тамхичин, архичин, донтогч нар. Эндээс бие үнэлэгч авч байгаа цагаан үнийг яагаад суулгасныг харж болно. Тэдний машинд нь үлдээсэн үнэрийг суудланаас арилгахын тулд орой бүр цэвэрлэнэ. Орчин үеийн энэхүү мега хотын яс суртахуунгүй доройтлон тахал болжээ. Энэ хот эдгээр хүмүүсийн төлөө бүхий л амьдралаа амь насаа дэнчин тавьсанд түүний урам нь хугарч одоо түүнд ямар ч амьдралын утга учир үнэт зүйл гэж байха болсон. Энэхүү өвдөлтөө намдаахын тулд тэрээр насанд хүрэгчдийн кино театрт очиж сэтгэлээ тайвшруулна. Эмэгтэй хүнтэй ч уучраа олохдоо таарах. Гэхдээ зүрх сэтгэлийн гүндээ тэрээр бүх зүйл буруу гэдгийг мэдэж байсан. Түүний сэтгэл зүрхэн ч гэсэн хоосон эргэн тойрны амьдрал нь утга учиргүй. Ингээд дэлгэцийн өмнө дүрс ширтэж суугаад нам гүм унтаа байдалд орно. Учир нь Travis-ийн энэхүү таксины жолоочийн амьдрал нь орчин үеийн нийгмийн амьдралыг харуулна. Нийгмийн төөрөгдөл хүмүүсийн үнц нь утга учираа тавьж байгаа зүйлс нь хүртэл зугаа цэнгэл. Харин Travis бүх юмсыг өөрийнхөө харах өнцгөр үннийг олж харж байсан. Модит амьдрал үнэхээр онцгүй. Тэрээр бодол дотроо өөрөө өөртөөгөө л ярьсаар. Бүхэл амьдралынхаа турш намайг хүлээн зөвшөөрөх тэрхүү газрыг хүсэж хүлээж байсан. Тэрээр хүмүүсийг хуваачсан хүн бүр нэгнийхээ копи бусдаас ялгарах онцгой зүйл гэж тодорхойлдог. Энэ нь түүний ганцаардлын эхний үе шат юм. Нийгэм болон Travis-ийн амьдралд утга учир үнэт зүйл гэж байгаагүй. Existentialism философи нь оршихуун амьдралын утга учир ганцаардлын талаар өгүүлсэн маш их урт түүхтэй. Оршихуун, эрх чөлөө, амьдралын утга учир. Эрх чөлөө гэдэг энэхүү философийн гол цөмөн юм. Таксины жолооч киноны ганцаардал түүний үр дагавар гол утга санаа нь энэхүү философийн ойлголтон дээр тулгуурласан юм. Эдгээр философийн хүмүүсийн ярьдаг яг тэрхүү асуудал Travis уулсан. Хүн үнэндээ ганцаардмал амьтан гэж үздэг. Чиний ухамсар, дотоод бодол, өөрийн цөм энэ л оршуугаар чи ганцаардмал бөгөөд яг энэ чигээрээ төрж энэ чигээрээ өхнө гэж итгэдэг. Чиний ухамсар, оюун ухаан үргэлж ганцаараа бас ховын орон зай байсан. Чамааг өөрөөс чинь өөр хинч мэдэхгүй, ямар бодолтой байгааг чинь хинч ойлгохгүй. Тийм учраас чи хизээч бусад шиг байж чадахгүй юм. Хэрэв хүмүүсийг гадуурхдаг, ганцаардуулдаг, эхнэрээ хуурахыг зөвтгдөг байгаагаар чинь хүлээн зөвшөөрдгөө энэхүү зүйлийг дэмждэг нийгэм удаан амьдрал
Эдгээр асуудлуудыг дэвэргэж гаргаж ирэх нь ойлгомжтой. Нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй байна гэдэг хүнд ганцаардсан мэдрэмжийг өгөх нь зайлшгүй. Тревис яг энэхүү асуудлыг дайрч гарч байгаа юм. Сартре өөрийнхөө юу ч биш байх хэмээх сууд бүтээлдээ энэ талаар дурддаг. Энд ухамсарт хүмүүн ухамсаргүй объект хоёр аль аль нь зүгээр оршсноор existentialist үзлийг баттгаж байдаг. Өөрөөр хэлбэл зүгээр нэг эд хогшил амьгийн объект оршин байснараа зорилгоо биелүүлж байгаа юм. Жишээ нь модноос өөр зүйл байж чадахгүй. Инглигээд утга учиргүй болчихгүй. Хамгийн сонирхолтой нь хүмүүсийг ч гэсэн энэхүү тодорхойлолтоор тодорхойлж болно. Энэ онолоор хүнийг өөртөө зориулсан оршихуй гэж үздэг. Өөрөөр хэлбэл хүн бол зүгээр л байгаа зогсохгүй. Харин өөрийнхөө амьдралын утга учирыг бүтээж өөрийгөө тодорхойлох чадвартай амьтан гэсэн санаа юм. Гэвч энд нэг сул тал бий. Сартре хэлэхдээ оршихуй мөн чанараас өмнө оршдог. Өөрөөр хэлбэл хүн анх төрөхдөө ямарваа нэгэн тогтсон зорилгогүй харин өөрөө амьдралынхаа утга учирыг бүтээдэг. Энэ нь эрхчлөө боловч бас асар их хариуцлага юм гэж хэлсэн байдаг. Гэвч энэ нь хүнийг бүрэн дүрэн болгож чаддаггүй. Тэрхүү зорилгоо тодорхойлох нь чухал. Энэхүү үйл явцыг киноны дунд үеэс харах болно. Ийм учраас таны ухамсар, дотоод бодол, таны мөн чанар ганцаардмал байгаа юм. Учир нь хүмүүсийн ухамсар гэдэг ганцаардмал хэтэрхий хувийн орон зайд оршдог. Хэн ч тань шиг байж чадахгүй, таны бодол дотор оршиж чадахгүй. Таны амьдралын зорилго, утга учир, үнэт зүйлийг зөвхөн таал тодорхойлж, таал тэрхүү хувь тавилангаа бүтээж чадна. Ингээд хүн бүр өөрийнхөө амьдралын утга учир, үн цэнэ тодорхойлох чадвартай учраас өөрийнхөө оршихуй мөн чанарыг ойлгох хэрэгтэй. Энэхүү үн цэн амьдралын утга учирыг өгдөг хамгийн энгийн зүйл нь гэр бүл харилцаа байдаг. Гэвч Тревист энэ бүхний аль аль нь байсангүй. Түүнд асуудлаа хэрэлцэх гэр бүл, найз нөхөд, ах トゥ нарч байсангүй. Түүнийг тодорхойлох цорын ганц профайл нь таксины жолооч юм. Түүний амьдралын зорилго нь Вьетнамын дайнд эх орноо хамгаална гэсэн үнэт зүйл нь өөрийн ам бие, зүрх сэтгэл, сүнсээ зориулсан зориулалт нь энэхүү нийгмийн сайн сайхны төлөө гэж итгэж байсан. Гэвч одоо тэр бүхэн нь ямар ч үн цэнэгүй байсан юм байна гэж бодсон. Түүний үнэт зүйлийг түүнээс булаасан юм. Яг л Тревис шиг өнөөдөр ганцаардсан хүмүүс амьдралаас утга учир хайсан. Хүмүүс нэг нэгнтэйгээ холбогдож чадахгүй байна. Тэднийг холбох сүнслэг холбоо агуу зүйлсийн төлөөх нийтлэг итгэл үнэмшилд зориг алга. Энэхүү сүнслэг үлсгэл нь зүрх сэтгэлийн хоосрол түүнийг тарчлааж байсан. Хэрвээ эдгээр зүйлс байсан бол тэрээр ганцаардахгүй бусад шиг л аз жаргалтай байж чадна гэж бодсон. Тэрээр өөрийнхөө амьдралын зорилго, утга учир, эргэн тойрон хүрээлэн байгаа газараасаа олж авна. Энэ бүхэн киноны дараагийн хэсэгт гардаг. Дараа нь тэрээр эхний объектив зорилгоо олж харна. Бетси хэмээх бүсгүй. Бетси ерөнхийлөгчд нэр дэвшиж буй сенатор Палантин хэмээх нөхрийн сонгуулийн ажилд оролцож байгаа ажилчин. Түүний хувцсан цагаан өнгөтэй байх нь түүний цэвэр ариун байдлыг илтгэж байгаа юм. Тревис харин тэрхүү эмэгтэй бусдаас илүү хүн гэж харна. Энэ бол түүний анхны харцаар дурласан мөч. Тревисийн нохой амьдралд өнгө нэмсэн түүний сарнай цэцэг юм. Түүнтэй учирвал түүний амьдрал хэрхэн утга учиртай болох тухай бодсон. Бетси санаандгүй түүнийг цоо ширтэх Тревисийг олж харна. Гэвч яг үнэндээ Бетси Тревисийг сонирхгүй байсан. Ээлжид дуусгаад ажлын жолооч нөхдүүдтэйгээ хамт кофе уухаар явна. Эхнээсээ тэдний хоорондын харилцаа яриа тэмч татан байгаагүй. Тэдний асуултанд хариулаагүй зүгээр чимээгүйсэн. Тэд хадлагад өртсөн жолоочийн талаар ярьж байсан. Нэг найз нь түүнд буу авахыг санал болгоно. Учир нь түүний ажиллаж байгаа дүүрэг нь аюултай газар шүү дээ. Тревис ч тэдний яриаг анхааралтай сонсох байгаа нь ойлгомжтой. Түүний дуу хоолой найруулж буй шүлтлэг усны чимээнд замхран бүдгэрнэ. Тэрний толгой дотор Бетсил бодогдож байсан. Иймээс дараагийн үзэгдэл Тревис утга учиргүй амьдралдаа зоригтой нэг зүйл хийхээ болно. Сонгуулийн кампанид ажлын оффист очиод сайн дураараа ажиллах санал тавина. Зүгээр л Бетситэй ярих гэж шүү дээ. Харин энэ нь түүнд үр дүнгээ өгч эхэлнэ. Тревис өөртөө итгэлтэйгээр түүнтэй нүр тулна. Бетсиг ч гэсэн ганцаардмал нэгэн гэж шүүмжлэнэ. Түүнтэй хамт амьдралаа утга учиртай болгохыг санал болгоно. Бетси ч гэсэн Тревистэй адилхан өнөөгийн нийгэмд өөрийгөө хүлээн зөвшөөрдгөө байгаагаа мэдэрч байсан учраас тэд кофе шопт болцохоор болдог. Энэхүү киноны хамгийн эхний утга учиртай харилцан яриа болж өрнө. Яг энэ үед Тревис хайсан асуултынхаа хариултыг олсон юм шиг санагддаг. Оршихуй амьд байгаагаа мэдрэх яг энэ акшн Бетси түүнийг ганцаардалд эрендэг болж байсан. Гэвч тун удахгүй түүний хоосон сэтгэл зөвхөн ганцаардлаар хэмжигдэхгүй. Эхний болзон дээрээ Тревис Бетсигийн асуудлыг өөрийнхтэйгөө холбож байсан. Би яг чам шиг эр хүнтэй өмнө учирч байсангүй. Бетси Тревисийг нээлттэй шийдэмгий гэдгийг хүлээн зөвшөөрч дахин болцохыг зөвшөөрнө. Тэрээр Тревисийн түүний дотоод ухамсарыг ойлгох эр хүн гэж бодсон. Мэдээж тэр түүний дотоод сэтгэл рүү нэвтэрч чадсан. Гэсэн ч энэ бүхэн тэмч гайхалтай биш үлээ. Бетси Тревисийн түүний мэддэг нэг дууг санагдуулдаг гэж хэлсэн. Алдаатай алхаж яваа хүн.
Тэр өөрөө амьд зөрчил, эсрэг тесрэгийн зөрчлийг тээж явсан хүн. Үүний дараагаар болох үйл явдал энэ бүхнийг баталж чаддаг юм. Энэхүү үйл явдалд Трэвис ганцаардлын дараагийн үе шат руугаа явж байгаа. Тэрээр тэрхүү хоосон орон зайгаа Бетсидтэй нэгдснээр дүүрэх гэж оролдож байгаа юм. Түүний бүх асуудлын хариулт нь Бетсид л байгаа гэж бодсон. Түүний гол зорилго түүнтэй уулзарт утга учиртай гэр бүл болох тухай биш. Хувиа бодсон сэтгэлээ дүүргэх гэсэн оролдлого юм. Түүнийг бараг бурхан шиг л шүтэж хэд өрөмжил шүтгэн олгүй байсан. Бусад хүмүүсээс илүү гоо үзэхлэн цэвэр ариуны бэлэг тэмдэг болгон авч үзэж байгаа юм. Түүнтэй хамт байснаар өөрийгөө дүүрнэ гэж төхөрлөсөн. Сэтгэл доторх хоосрол, уйтгар гунигтай байдал, амьдралдах ёс суртахуунгүй байдал нь замхран алга болно гэж итгэсэн юм. Түүний гэрэл гэгээний оршихуд түүнд хит автсан байх нь ойлгомжтой. Энэхүү байдал түүний сэтгэл доторх болонгартай түнэр харанхуйтай зөрчилдөж байсан. Үүгээрээ Трэвис сая ирчүүдийн хар бараан ирээдүйн тусгал болж байгаа юм. Энэ бүх ирчүүд уйтгар гунигтай, харанхуй, утга учиргүй, зориггүй амьдралыг илтгэж байгаа. Ганцаардмал цөхрөнгөө барсан ирчүүдийн зарим нь Трэвисийн замналаар явахыг үүсэхгүй. Энэ нь ирчүүдийг доромжлох гэж биш, жинхэнэ асуудал гэвэл орчин үеийн нийгэмд эр хүний үн цэнийг уландаа гიშгэж байна. Эр хүн байхыг toxic masculinity гэж үздэг. Сая жилийн өмнө эр хүн бол амьдралын зорилго хоорондоо зохицсон нэг л зорилготой байсан. Гэр бүлээ хамгаалж, овог отог, нийгмээ хөгжүүлж, удирдан чиглүүлж авч явдаг байсан. Одоогийнхыг бодвол тэдний нийгэм хоорондоо илүү нэгт холбоотой амьд харилцаатай. Тэдний зорилго үнэт зүйл нь нэг утга учиртай харилцаа холбоог бүтээж чаддаг байсан. Өөрсдийн гэр бүл, овог отог, улс үндэстнээ оршин тогтнуулахын тулд амьдралаа зориулдаг нийтлэг итгэл үнэмшилтэй. Тэдэнд өв уламжлал, ёс заншил, их орон гэдэг үнэт зүйлтэй байсан юм. Энэ нь тэдний амьд байлгаж оршихуун утга учирыг өгч чаддаг байсан. Тэр үеийн хүмүүст амиа хорлно гэдэг ойлголт бол эртнийх биш бөгөөд өнөөгийн ойлголт юм. Харин өнөөдөр гэр бүлийн тогтолцоо гажуудж, салж сарнаагүй төгс гэр бүл гэдэг ойлголт байхгүй болсон. Ингээд хүн гэдэг амьтан оршихуун хямрал, ганцаардал гэдэг өвчнөд нүүр тулах хэрэгтэй болж байгаа юм. Найз нөхдөд ч гэсэн хурамч, дотн ярилцах хөнгөө. Том хотуудад бөөнөрөө амьдарч байгаа ч нэг нэгнээсээ өстэй юм шиг л амьдардаг. Тэднийг хамгаалах хинч байхгүй, бас хайрлах хэн нэгэн олдохгүй. Өнөөдөр хэн нэгэнтэй утга учиртай амьд харилцаа үүсгэхэд хэцүү болсон цаг хугацаа. Хорвоод хосоо олно гэдэг зөвхөн бие махбодын харилцаач биш. Энд сэтгэл зүрх сүнсний харилцаа холбоо үүсэж байдаг. Эндээс эр хүн амьдралын утга учираа олж авч чадахгүй байна. Нийгэмд илүүдсэн хэрэгцээгүй гэдгээ мэдрэх үед эр хүн өөрийгөө эр хүн гэдгээ мэдэрч чадхаа байдаг. Эргээд эр хүн ч гэсэн нийгэмд гадуурхагдаж эхэлж байгаа юм. Сургуультай гологдож эмэгтэйчүүд илүү өндөр боловсрол эзэмшиж байна. Хэвлэл мэдээллээр ч гэсэн гологдож эмэгтэйчүүдийн эрх илүү давуу гэсэн байдлаар тэд шахагдж байдаг. Ингээд эр хүмүүс сошиал нийгмийн ур чадваруудаас хоцрогддог. Эр хүний ганцаардуулах нь энэ бүхний үр дагавар юм. Иймээс эрчүүд зүгээр энгийн эмэгтэйчүүдийг илүү ихээр дахин шүтэж, дэдгээр өөрсдийн бүтээсэн төсөөллийн хамтрагчдтайгаа утга учиртай амьдрал өрнүүлэн хэмээн итгэдэг. Бодит байдал амьдралд нүүр тулах үед үүний үр дагавар нь хүн бүрийн хувьд аимшигтай байдаг. Иймээс Трэвис Бетсиг түүний бүх асуудлыг хариулт гэж эндүрдэг. Түүнтэй утга учиртай амьдрал өрнүүлсэн. Түүний амьдрал арайд эрдэнэ гэж бодсон. Трэвис Бетсигийн ярьж байсан дууг худалдаж авдаг. Түүний ажиллаж байгаа улс төрийн ажлыг сонирхож эхэлсэн. Тэдний дараагийн болзооны дараа энэ бүхэн үн цэнэгүй байсныг ухаарна. Мэдрэмжгүй залуу түүнийг анхны болзоон дээр насанд хүрэхчдийн кино театрт аваачдаг. Мэдээч тэр ууртайгаар хэсэг хормын дараа орхих нь тэр. Дараагийн хэсэгт түүний автомат хариулагчид мессеж үлдээгээд түүнийг дургүй байхт ч гэсэн цэцэг илгээсээр байсан. Сонсооч, намайг тэр орой хийсэн зүйлийн төлөө уучлаач. Чамайг тийм зүйлд ийм эмзэг хандна гэж бодоогүй юм аа. Трэвис төвшөртэй байсан. Түүний зориг нуруу унсан. Дахиад л түүний амьдрал утга учиргүй болох нь тэр. Ажил дээр нь очиж түүнтэй уулзахыг хүслээ. Ингээд түүнийг дахиж бишрэхээ болдог. Оронд нь түүнийг бусад хүүхнүүдтэй адилхан гэж шүүмжлэнэ. Чи яг л бусадтай ижилхэн юм. Дараа өдрийн тэмдэглэлдээ бусад хүүхнүүдтэй адилхан бие тоосон хүүтэн сэтгэлтэй гэж бичнэ. Ингээд Трэвисийн сэтгэл зүйн байдал нь өмнөхөөс ч дордно. Гэсэн ч тэр орой өөрөөс нь ч илүү сэтгэг цэвийн бус хүнийг таксиндаа суулгана. Тэр нөхөр Трэвисийн хажууд зогсохыг тушаагаад түүнийг эхнэр нь түүний араар нь тавьж байгаа гэж хэлдэг. Тэд байрны гадаа зогслоо. Тэр Трэвист өөрт нь буу байгаа. Удахгүй эхнэрээ хөнөөх тухай ярина. Юу гэж би одоо түүнийг ална. Өөрийнхөө 44 калибрийн гар буугаар алах болно. Өөрийнхөө 44 магнийн гар буугаар яаж алах тухайгаа детальчлан хэлж байлаа. Энэхүү үйл явдал Трэвисийн сэтгхүүд ноцтой сэтэл өгдөг.
Эргэн тойрны ертөнцийн хүн шиг хүн байх гэж хичээсэн ч эргүүлээд энэ нь түүнд хүн алах сэтэл өгдөг. Энэ нь түүнийг хэр их нийгмийн эсрэг үзэлтэн гэдгийг тодтогч байна. Дараа нь Трэвис энэ талаар хүнд ч хэлдэггүй. Яг л Нью-Йорк хотын өдөр тутмын болдог зүйл шиг л хүлээж авсан. Учир нь энд хинч бие биенээ анхаардаггүй. Энд хүн өөхөх хэсэг нь хиндэж сонирн биш. Нөхрөө араар нь тавих нь бол байдаг л зүйл. Энд хэн нэгэн эрэгтэй хүний зүрх шархлах нь хиндэж байдаггүй. Ингээд Трэвисийн сэтгцэн улам бүр хэцүүдж эхэлнэ. Сүйдээ талхаа брендээр амталж Трэвис энэ бүх өөрийгөө барьж хорж байсан. Бүхэн нь түүний амьдралын утга учир үн цэнэгүй байгаа байдал нь түүнийг шалдан болгодог. Тэрээр доторх зовлон, хоосрол, үнэн мэдрэмжээсээ зүхтахын тулд төр зүрийн таашаал өгдөг зүйлсээр өөрийгөө мэдрэмжгүй болгож байна. Идэж байхдаа чимээгүй Валентиныг зурагтаар үзнэ. Атаа хорсол үзэн ядалтаар түүнийг дотроо жигшин. Энэ бүхнийг түүний өдрийн тэмдэглээс нь харж болно. Нэгмүү хүүхэнд хаягдсандаа өшөрхөж түүнээс өшөө авахын тулд энэ бүхнийг хийх гэж оролдоно. Өдөр бүр утга учиргүйгээр өрнөж байна. Өдөр тутмын энгийн зүйлсийг онцгойлон ялгаж хийснээр дараагийн урт хугацааны тасралтгүй өөрчлөлтийг авчрах болно. Түүний өшөөнцөн эцсийн шатандаа хүрэх үед тэрээр өөрийгөө өөрчлөхөөр шийддэг. Өөрийнхөө энэ бүх уур хилэн үзэн ядалт эрч хүчээ өөрийнхөө амьдралыг нь бүр мөсөн өөрчлөхийн тулд ашигладаг. Энэ бол киноны эргэлтийн зэг. Түүний шин даалгавар түүнд утга учир өгөхөн тэр. Трэвис гоё ганган дэгжин залуугаас буу хөдөлж авахар шийднэ. Эхлээд тэрээр 44 калибрын гар буу гэж хэлдэг. Сэтгцийн өвчтөй нөгөө залуугаас санаа авсан нь тэр. Эндээс 4 буу хөдөлж авна. Энэ бол Трэвисийн өөрчлөлтийн дөнгөж эхлэл нь. Гэртээ дасгал хийж сүнэж төмөр өргөн, хог болсон түргэн олноос татгалзаж, өвчин намдах эмнүүдээ ууха болдог. Ямар ч юм хэрэггүй, ямар ч түргэн хоол хэрэггүй. Миний биеийг устгах юу ч байсан надад хэрэггүй. Өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг дарангуулахаа болсон. Мэдэрч байгаа бүх сэтгэл хөдлөлөө өөр дээрээ хүлээж авсан. Галзд гараад үрж өвчин тэсвэрлэх чадвараа хөгжүүлнэ. Би сэтгэлээ дасгалжуулаагүй үедээ буудлын газар очиж сургуульд хийн. Оновчтой буудаж сурахын тулд энэ түүнийг ямар нэгэн зүйл хийхээр төлөвлөж байгааг харуулдаг. Энэ бүхэн юу болж байгааг ойлгохын тулд бид энд яг юу болж өнгөрснийг ойлгох хэрэгтэй. Энэхүү өөрчлөлтийн үйл явц нь түүний ганцаардлын 3 дахь үе шат юм. Үүнийг гомдол гэж нэрлэнэ. Бэцэтэй уучрахаас өмнө тэрээр хорвоо дэлхийд хорссон хүн байсан. Амьдарч байгаа нийгэмдээ гомдсон нэгэн. Өдөр бүр түүнтэй уучрах хүмүүс хинч түүнтэй хүн ясаар харьцдаггүй. Яг л үл үзэгдэгч шиг ханддаг байсан. Тэрээр өөрийгөө улам бүр ганцаарсан, бусдаас тусгаарлагдсан юм шиг мэдэрч байсан. Түүний ам бие үл хайхран тулалдсан эх орн нь түүнийг орхиж гудамжинд хайсан. Энэ нийгэмд түүнийг гэх хинч байсангүй. Тэрээр нийгмээс өөрийгөө тусгаарлагдсан байгааг олж харсан. Энэ нь түүнийг яагаад дүрм товцоо өмсөж байгаа нэг шалтгаан нь. Өөрийгөө хинбэ, юуны төлөө амьдарч байгаагаа ч ойлгохгүй өөрийгөө алдсан юм. Бэцэгийн түүнийг үл тоосн нь энэ байдлыг улам бүр хурцдагсан. Түүний итгэл найдвар болсон утга учир нь түүний нүүрлүү алгадаг шиг л болсон. Энэ нь Трэвисийг депрессийн шинж рүү оруулж байгаа юм. Түүний шин дадал зуршил, дасгалын хэв маяг, шин утга учир өгч байгаа. Хар бараан бодол, нойр гүдэл энэ бүхнийг тэрээр эрч хүч болгон ашиглахаар шийдсэн. Энэ бүх үйл явцаас тэрээр өөрийн дотоод дүүргэлтийг олж авна. Ганцаардлаас гарах түүний чухал үйл явц нь энэ. Сатрагийн хэлснээр эр хүн эхлээд өөрөө зорилгоо олох хэрэгтэй. Одоо зорилгоо олсон Трэвис амьдралдаа утга учир олох нь тэр. Ингивч энэ бүхэн хоёр эртээс илэмтүүдий. Түүний зорилго яг юу вэ гэдгээс бүх зүйл хамаарна. Трэвис хэрвээ өөрийнхөө амьдралыг сайжруулахыг хүсэж байвал бусдын сайн сайхны төлөө өөрийгөө зориулвал тэрээр өөрийнхөө эргэн тойрныхаа хүмүүст хүлээн зөвшөөрөгдөх нь ойлгомжтой. Энэ нь бүтэмжтэй л байх байсан. Түүний эцсийн үр дүн нь хүчирхийллээр төгсөхгүй байсан. Бусдад хорсож, өшөрхөх нь тэмч таатай зүйл биш. Харамсалтай нь Трэвисийн шин зорилго нь түүний утга учиргүй гониг гутарлаас бүр дор хортой итгэл үнэмшил байсан. Сэтгэл зүйн асуудал бусад хүмүүст хор хөнөөлтэй байх нь ойлгомжтой. Түүнд тохиолдсон гологдсон туршлага түүний өшөө хорслыг бадраагаа зогсохгүй. Түүнд жинхэнэ утга учир олоход түүнийг харлган болгосон. Амьдрал нь сөрөг бараанаар дүүрсэн учраас өөрийг нь өвтгсөн зүйлийг үгүй хийж устгах гэдэг сайн зүйл биш. Ийм учраас киноны дараагийн хэсэгт гарах үйл явдал нь хүчирхийлэл агуулсан анхаарах зүйлс юм. Орчин үеийн нийгэм эр хүнд утга учир үнцэн өгч чадахгүй байгаа билээ. Нийгэмд оголдсон, орхигдсон эр хүнд уур бухимдлаас өөр юу үлдэх вүлээ? Нийтлэг хүмүүс нийгмээс өөрийгөө тусгаарлагдсан байгааг олж хараад эргээд өнөөх нийгмээс үш хонзонгоо авахыг хүсдэг. Энийг бид Трэвисийн сенатор Валентиныг хорох гэсэн төлөвлөгөөнөөс харж болно.
Сенатор бол аль хэдийн БЦ-ийн дарга учраас түүний итгэл найдварыг үгүй хийх нь түүнд ашигтай. Энэхүү сенатор сонгуульд ялалт байгуулснаар БЦ-ийн карьер нөсөх юм. Энэ бол түүний тушаал ахих боломж. Сенаторыг ална гэдэг БЦ-ийн мөрөөдлийг үгүй хийж байгаа нэг алхам. Сонгуулийн кампанид ажиллах үеэр түүний тусгай хамгаалтын нөхөдтэй яриа өрнөлж төлөвлөгөөнд бэлтгэж байсан. Үүний араас киноны хамгийн алдартай үйл явдал өрнөн Трэвис толинд буу шаагаж байгаагаар үйл явдлыг сэтгэлдээ төсөөлнө. Өнөөх алдартай үг болох. Чи надтай яриад байна уу? Ганцаардл түүнийг галзуурал руу хэр хол авчирсныг харж болно. Дараа нь Трэвис шин дүр болох танихгүй хүнтэй уулзна. Спорт нэртэй хүүхэн зардаг нөхөр түүний зарж байсан насанд хүрээгүй охин түүний анхаарлыг татна. Хүүхэн зардаг нөхөрт мөнгийг нь төлөөд охиныг нь дагаад өрөөнд орлоо. Охины нэрийг Айрис гэдэг. Түүнийг энд удаан байлгаж байгааг олж харна. Киноны эхэнд Айрис Трэвисийн машинд сууж байсан. Түүнийг эндээс аврахыг хүсэж байсан тухай гардаг. Хүүхэн зардаг нөхөр түүнийг уугц татаад үрчээсэн мөнгө Трэвис рүү шидэж байсан. Энэхүү охиныг аварснаар түүнд утга учир зориг өгнө гэж өөртөө итгүүлсэн. Трэвис энд түүнд туслах гэж ирсэн гэхэд тэр охин түүнээс тусламж авахыг хүсэхгүй байлаа. Тэд нэг нэгэндээ таалагдж байсан бөгөөд дараа нь дахиж уулзахаар болдог. Тэр хоёр уулзах үеэр Трэвис түүнийг эцэг ихтэй оч гэдэг. Айрист энэхүү санаа нь мэдээж таалагдахгүй. Эндээс тэрээр спортыг илүү ихээр үзэн ядах болно. Ямар новшин хүн болохыг нь ойлгодог. Трэвисийн уур хилэн жигшил зэвүүцэл спорт руу чиглэнэ. Ингээд Трэвис дараагийн төлөвлөгөө боловсруулах хэрэг гарлаа. Палантины араас спортыг алхахаар болдог. Төлөвлөгөөний дагуу Трэвис буу зэвсгүүдийг бэлдэж үсний сэсэлтэ Могикан халимаг болгоно. Армийн хувцас өмсөж бэлтгэн. Энэ Вьетнамын дайныг илтгэн. Цэргүүд амь зойлох ажиллагаанд оролцох үеэр үсээ Могикан халимаг болгон засуулдаг байсан. Эндээс Трэвист ямар ч зүхтах бодол байсангүй. Сенатор Палантиныг эндрээс буугаад хүмүүс дунд орно. Трэвис хүмүүс дундуур ороод хармаалууга гараа хийгээд бууга бэлэн байлгана. Гэвч Трэвистэй өмнө нь ярьж байсан тусгай ажилтан түүнийг таниад бусад нөхдөдөө анхааруулдаг. Энэ бүхнийг олж хараад Трэвис бушуухан цогтаана. Азар баригдаагүй. Эхний төлөвлөгөө нь шууд бүтлгүүтэнгүүтээ дараагийн ажилд орно. Айрисыг аврах. Энэ бол түүний амьдралдаа хийж болох цор ганц утга учиртай хэрэгцээтэй зүйл байсан. Энэхүү бохир хотын ёс суртахуунгүй амьдрал ганц ч болов шударгаас тогтоох нэг арга зам юм. Муугаа аваад спортыг ална. Ингээд байшин руу орлоо. Дараагийн үйл явдал цус урсгсан хэрцгий зураглалаар дүүрэн. Муудалцаан дууссаны дараа дайнд ялсан баатар шиг л амсгэн. Вьетнамын дайнаас хойш түүнд дахиад нэг дайн хэрэгтэй байсан болохоор одоо нэг сансандаа хүрчээ. Мэдээч хүнд шархагдсан байсан. Цагдаа нар ирэхэд цуснд будагдсан сууж байлаа. Энэ нь амиа хорлох даалгавар байсангүй. Тэрээр бүрэн тэнхэрч эмнэлгээс гарсан чинь баатар болчихдаг. Гангстеруудын эсрэг ганцаараа туусан орчин үеийн ковбой болсон. Айрисын эцэг эх нүртэл түүнд талархалаа илэрхийлсэн захиа илгэлээ. Түүний хийсэн бүх зүйлд талархаж одоо тэр гэртээ аюулгүй байгаа тухай хэлнэ. Түүний хувьд бүх зүйл сайхан болсон юм шиг байна. Түүний зорилго нь биелсэн. Трэвис энэ бүхнээс ялан дийлж гарч ирсэн. Ёс суртахуунгүй хотод өөрийн арга замаар шудраг ёсыг тогтоосон. Трэвис дахиад БЦ-тэй таарна. Түүний таксинд сууна. Эцэст нь Трэвис амар амгалан олжээ. Сэтгэлийн хоосрол байхгүй болжээ. Түүний амьдрал нь утга учиртай болсон. Гэвч киноны төгсгөл тэрээр машиныхаа толинд өөрийгөө хартал бас л уур уцаартай ширүүн төрхөнд тусдаг. Юу ч өөрчлөгдөөгүй юм шиг санагдана. Дахиад л дотор нь уур хилэн хөнгөн гуниг нуугдана. Киноны депресстэй тал нь энэ юм. Энэхүү ганцаардал яг л цикл шиг амьдрал дахиад бий болно. Энэхүү гинжин холбоос хизээч төгсөшгүй. Учир нь түүний зорилго нь буруу, бас тэр хүчирхийллийг сонгосон. Түүнийг зорилгодоо хүрэхэд түүнд ямар ч дүүргэлт өгөөгүй. Тэрээр дахиад уур хилэндээ хүчирхийлэл үлдэхэд бэлэн. Түүний энэ бүх хийсэн алхам түүний асуудлын гол их үүсэр цөмийг өөрчлөөгүй юм. Төр зүрийн л арга хэмжээ байсан. Энэ бол түүний амьдралын хамгийн чухал зорилго биш. Тэрээр энэхүү циклд насан туршдаа гацхаар харагдсан. Энэ бол өнөөгийн нийгмийн маш олон эрчүүдийн амьдралын цикл. Амьдрал тодорхой утга учир байхгүй оршихуй хямралд орцоосон. Улс төрийн үзэл бодол нийгмийг ийм хүмүүсийг бий болгосонд хүмүүст уур хорслоо гаргаж бид дэлхий дахинд үргэлж бослого тэмцэл өрнөж байгааг хардаг. Таксины жолооч болон бодит амьдрал нь энэ нь эцэст нь цусд мөргөлдөөнд хүргэдэг. Таксины жолооч энэхүү асуудлын ерөндөг энгийн амьдралаар амьдарч эргэн тойрны хүмүүстэйгээ харилцаа холбоотой байж гэр бүл нийгэмлэгтэй тустай хүн байж өөрийнхөө өсөлт хөгжилтөнд анхаарч биднийг нэгтгэх илүү том утга учир нэгдмэл үнэт зүйл итгэл үнэмшилтэй байх ёстойг хэлээд байгаа юм. Бид олдуулаа хэрнээ үзэл бодлоор ялгаатай байгаа нь биднийг нэг нэгнээсээ илүү тусгаарлагдсан амьд харилцаа байхгүй болгож байгаа.
Нийгмийнхээ сайн сайхан тусын тулд амьдрахгүй бол хүн байхын утга учир юу вэ? Зөвхөн амин хуваа хичээж амьдрах нь бидний боддог тэр бүхий л зориг утга учирыг үн цэнгүй болгож байгаа. Ийм байхад хорвоод ганцаардмал ирчүүд гонигтай депресстэй байх нь ойлгомжтой. Тэд зөвхөн зугаа цэнгэлээр өөрсдийгөө аргацааж байгаа. Амьдралын жинхэнэ үнц нь зориг, утга учир, үнэт зүйлсээ олсон цагт энэ бүхэн чамайг ганцаардлаас ангижруулах ерөндөг байх болно. Бусдын төлөө чиний зүрх цохилж байгаа цагт амьдралын чинь зам гэрэл гэгээтэй болж харанхуйд төөрөхгүй юм.